Миний хоочин X амлыг гişүү. Миний хоочин X. Хөөе, миний Max 3 шүү дээ. Яагаад хүн болго ингэж хэлдэг юм бэ? Такалби маш гоё. Такалби? Такалби. Хаана такалби? Такалби цагаал юм шүү. Ихтэй маань явчихна чи. Хөөе, яг Ром гэдэг нэртэй хүн шиг харагдчих шнэ да. Хайртай охиноо аврахын тулд сайн найзыг нь алж исэн. За өнөөдөр маань хүндэт зочноор маш гоё хүн оролцож байна. YouTuber, influencer, бүжигчин миний хоочин X амлыг гişүү. Зэвэн. Хоочин X гэсэн хамтлагийн гişүү гэдэг нөхцөл яг. Йоо, эдитрүүд тэгвэл амар тий. Тийм, яг хайлайт дээр миний хоочин X. Руби. Бас гоё vibe нь амар гоё шээ. Оо. Багт. Ай солиана ч юм байна. 1 2 3 ия. Би ихлээд хүн болгоно ингээ 2 удаа ууж. Хөөе, миний Max 3 шүү дээ. Тий, 2 удаа тэгэл ингээ 3 дахь дээр амийн солих дээр 3 дахь дээр болсон ч л. За Зүгээр маш гоё зөө. А? чи яасан гэж хэлж. За. Хавь болохоор ингээд чи надад найруулж өгөх юм байх гэж бодсон шүү дээ. Би ихтэй яг сөөжөө би хоёр хальж болно. Чи аль нь сонгох юм? Мэдгүй би хальж үзэж байгаагүй юм. Тэгвэл ихтэй дангаар нь осно юу? Тэд надад ус өгөхгүй бол би яг яах. За би хайсаад. За. Том болчихчих. Том болчихчих. Ой гац. Ой имэйл авах. Ямар жоох хөвгтэй байлаа тий. Тэртээ 15 16 Хөөе 17 8 шүү дээ. 17 8 лөө. Тий 16 онд би сургалтын сууж эхэлчихсэн шүү дээ. Тий 16 нэгт би ч хамгийн анхаарсан шүү дээ. За. Биш жанжааны явах. За. Жанжааны. Гоё орж ийн. Хөөе жимстэй биш юм уу те? Биш дангаараа. Жоо хатун. Би дандаа жимстэйг нь уужсан юм байна. Би ч дандаа жимстэй удаг л та. За шинэ подкаст эхлүүлсэн баяр үргэлж. Шинэ эхлэж байгаа баяр үргэлж. Чи хумх те? Чи загас чи юмх шүү дээ. Би хумх. Ард би загас авах. Чи загас юм уу? Чи соёл 2 удаа заатай баяр үргэлж. За баярлалаа баяр үргэлж. За подкаст эхлүүлсэн ч ямар байна? Гоё лээ. Тэг авч байгаа мэдгүй хэцүү гэх юм цаашаа. Ер нь гоёод ажгүй. Ингээ шинэ юм яг өөрийн гэсэн юм эхлүүлж байгаа болохоор. Урд нь би чинь дандаа ингээ хүнд хөтлөгч хийж өгч байсан шүү дээ. YouTube подкастн дээр ажил гүйцэтгэгч гэж орж ирсэн бол одоо болохоор би production дээр захиалагч гэж гэрээ зурж байгаа. Оо захиалагч. Тийм. Захиалагч руу би тэгээ манай production болохоор гүйцэтгэгч гээд. Тэгээ тэгэхээр гоё юм бэлээ. Би бүр өөрөө захиалсан. Манай гүйцэтгэгч өөрөө манай ингээд манай найруулагч бид хоёр л юм. За яг хоёр дахь зав. За. Тэгэл яраараа гарцгаа. Чи яагаад хилээ гаргаж байгаа юм гарахаар би ингэ чамтай ингээ ууж ин гэхээр гахаад байгаа байхгүй юу? Тийм. Өмнөхтэй за зөвхөн юм. Чанжааны. Подкаст хийсэн чинь ямар хоо сонирхолтой юм юу юм бэ? Хүмүүстэй гоё татна болж байгаа. Хүмүүсийг өөрөнд цогоос таниад. Тэгээд Hot Mic Diaries. Hot Mic Diaries. Mic Diaries. Уг нь Hot Mic Babes гэжсэн. Тэгэхээр нөгөө эрэгтэй хүн урьж гарч юу болчих штэ. Тийм шүү дээ. Тэгэхээр Hot Mic Diaries болгосон. Чи эрэгтэй хүн өрнө гэсэн ер нь бол хардаа. Тийм. Гэтэ нэг сизон болохоор 3 дугаартай. Тэгээд нэг эхний сизон уг нь бол юу яжсэн? Дандаа юм өөр төрлийн ээжүүдийг оруулах гэж бодчихсан байхгүй юу? Бадмаа болохоор амжилттай явж байгаа single mom. За. Ном болохоор амжилттай явж байгаа mom, business woman гэд бүгд ингэ зохицуулаад байна шүү дээ тэр. Чи хүчтэй эмэгтэйг өөрийнхөө өнцгөөс юу гэж боддог? Яг хүчтэй. Өөрийнхөө хүсэж байгааг биелүүлсэн эмэгтэй л гэж боддог юм. Оо. Nice. Сайнхстай гаргалаа маш гоё. Амар. За тийм ээ. Гид салчт. Амар уу? Амар. Чиний уух лимит байгаа шүү дээ. Уух лимит гэдэг нь 3 гэсэн үү? 3 хундаг сууж уу? Тэгээ би сууж 3 юм шилгээ бодож шүү дээ. Тэгээд чи 3 хундаг сууж уучгаар би яг басаад ингээд байхгүй юу? Тэгээд хүмүүс ер нь бол ингээд бөөлчихгүй л ингээд маш бага үз юм шүү дээ. Амар актив шиг. Гэхдээ би ер нь уун гэдэгтээ ер нь саяхнаас л танилцж байгаа. Тэгээ гол нь танилцж байгаа гэсэн ч гэсэн 5 дахь болгоо уудаг ч юм биш. Жилд 1 2 2 уувал. Nice. Наач гоё юм шүү. Тэгээ пивэн дээр болохоор 33 та 2 мл. Наач ихтэй амар юм шүү.
Наа чи мөнгөнд хэмнэлттэй маш ашигтай юм шүү. Яагаад хүн болго ингэж хэлдэг юм бол мөнгөнд хэмнэлт. Уух чигт амар мөнгө шаарддаг хөхгүй тийм нэг талаараа мөнгө шаардсан, цаг хугацаа шаарддаг. Гэтэ яг лимитээ мэдчихэд тэрэн дээр зогсчул гоё. Би нэг удаа хитэрч үзчихсэн. Нөгөө текила шот уугаад байтг хүртэг рүүгээ бөөлж байна. Йоо тэгтэж би текила уугаад бүрөө. Миний тарих шалан доор заяа. Миний би шалны дээр яваадсэн шүү дээ. Сэнэн боо. Би шалан доор. Тийм. Биш ээ шалны дээр миний би яваад байгаа байхгүй юу? За. Тэсний чи өөрөө ингэ дээрс нараадсан. Би ингэ доороос өөрийг хараад байсан байхгүй юу? Би бол цогтоороо хамгийн түрүүнд ажиглаж байсан гойны булчин сулраал авчихсан юм лээ. Аа тийм үү. Тийм яг булчин суларч байгаа бүр мэдэгддэг. Тэг гараа ингээ хатгаж чадахгүй. Аа яг тэгдэг те. Яг ийм булчин ажил. Бүр ажиллахгүй те. Дийлж мэлэхгүй. Аа? Тийм ер нь шоо булчин суларчтай юм лээ минийх. Хамгийн түрүүнд хөлнөөсөө эхлээд. Тэг одоо яг энэ мөр суларч юм минийх. Ингээ чигнээд. Би хэтрүүлж үзчихсэн биш нэрээ. 0.5 та 2 пиг үзчихсэн заяа. 0.3 та 2 ялгаж байгаа. Тэгээд гэртээ очсноо перитгээр хевсээ цэвэрлээдсэн. Ийм жижиг нэг перитик байгаа ш тэргээр ингээд амар том хевсэг ингээл ингээ үсгийн түгээл ингээл. А тийм үү. Яа үсэн юм тийм. Стрессээ тэгж мэдгүй өдөр нь бодохдоо энэ хевсээ цэвэрлэхин сал гэж бодож ирсэн шиг байна. Тийм үү. За өнөөдрийн маань дугаард маань хороаны гэдэг хоолны солонгос хоолны ресторан хамтарч байгаа. Хаяг нь бол ерөөхдөө нэгдүгээр сургуулийн уртл байдаг. Тийм төр байдаг шүү дээ. Бид эдээ одоо ирсэн баг. Ихтэй яа. Камера. Итгэе. Хороаны хамтарч байгаа маш гоё амттай. Эдний кимчичийг маш гоё. Ерөөхдөө чи ингээ хоолны амсаж үзтээ. Гэтэ энэ бодоо мод амар хөрх юм байна. Панда. Хөөрхөн байгаа юм шүү дээ. Тийм, панда манд те. Амар cute. Би тэр ер нь бол хоолны газрыг хамгийн сайн хоолны газрыг олох юм бол Сарыг надад яаж шиг. Тэр үнхээр хэцүү чи наа гэж харж. Ер нь бол кафе маш гоё. Такалби? Такалби. Хаана такалби? Такалби цагаал юм шүү. Эхтэй маа хаяа явчихна чи. Тестостерон. Рон. Тестостерон. Ой чи яг рон гэдэг нэртэй хүн шиг харагдчих надаа. Ямар тагтауралаа. Рон гэдэг нэртэй шиг. Ой тийм. Орс шиг харагдчихна. Үгүй. Хэрвээ Harry Potter-ийн Ron нэштэй монгол хүн байсан бол чамшиг царайтай байсан баха. Йоо за арайч тий. Миний одоо харахгүй шүү. Яхаа болсон баярлаа. Ron гоё штэ. Чи ягаар Ron дургүй? Ron уу? Тий. Ямар Ron? Ямар асуусан уу? Ямар Гүчисээ Ron. Би өчөө Ron гэсэн би зөв тэгэхээр Ron дургүй гэсэн аах чи тэгэхээр ямар Ron гэсэн. За ямар Ron дургүй. Одоо чиний ингэж бүр артмны ингэ краш хийдэг шүү дээ. Чи ингэ Justin Bieber-ыг сонгохгүй заяа. Би ч Justin Bieber крашлах гэж боддог шүү. Тэг хиндээ сонгох гэдэг юм. Хиндээ сонгох. Биш харин тэгээд нөгөөтөө сонгох гэдэг байхгүй. За хий. Нөгөөтгөн заяа. Нэг vampire ямар кино лээ чиний үздэг нөгөө юм vampire diaries лөө. За. Тэрний нөгөө юм цагаас нэг юм секси сал байдаг шүү дээ. Энэ хоёр жайлын сонгоо. Justin Bieber-ыг болохоор би бүр Never Say Never үер гэхэр чинь 7 мол дугаар ангууд байхдаа крашлчихсан байхгүй юу? За. Тэгэхээр жоохон охин байсан байгаа. За. Дэмэнийг болохоор би Наспринд гүйцснийхаа дараа крашлсан байхгүй юу? Наа чи юу гэж байгаа? Тэгс. Наа чи уртх нь яг юу вэ? Дэмэн. Гэтэ Дэмэн яг дүрээрээ яг бодож жүжигч нь бол биш. Бодож жүжигч нь нэг хэр залуу юм. Уулзч ирсэн шиг. Ийм самар холтроо. Тэггүй нэг санаад шүү дээ. Жохо мяа юу? Гэхдээ мяа биш. Кино нь гоё. Юу гэж асуулаач сая? Дөрөн гоё юм. Дөрөн гоё. Тийм, дөрөн гоё. Дөрөн кул юм байна те. Дөрөн стар кул. Чи ихтэй Justin Bieber дургам.
Одоо л хайртай шүү дээ. Үгүй тийм Justin ч яг ийм цэвэр цагаан харахгүй. Би Justin нэг амар аз жаргалтай байгаасаа гэж үздэг. Надгүйгээр. Damon-ыг болохоор За. Damon-ыг болохоор Гэхдээ мэдгүй мэнэ. Одоо бодсон чи би бас Damon-ыг сонгохгүй юм шиг. Damon амар toxic залуу. Амар toxic, бүр амар red flag заяа. Амар муу залуухгүй юу? За. Юу яат гэсэн үг. Чигаа ингэж яг ингэ камер л орж байгаа нэг боцоо хөдлөлт гэдэг шиг нэг ганц ярьж. Яг тийм болж байна. Технээс. Damon өштэй хайртай охиноо аврахын тулд сайн найзыг нь алдаж байсан. Найз нь зүгээр намайг халаад хайртай охиноо авраа гэсэн болов. Үгүй, ер нь л тэр ах уухгүй гэдэг ийм сонголт байсан байхгүй юу? Нэг нь өхөл нөгөө найзын тиймэрхүү. Тэгээ тэрэн дээр би ингээд Элена таартай юм чинь Боныг өхүүлнэгээ Боныг өхүүлэх гэж байсан байхгүй юу? Гэхдээ би технээсээ тийм нөхцөл байдлыг бас хэцүү байна. Тэгээд Элена нь уурлаад алгадаж малгадаад чи яаж хавч ийн намайг чинаас үгүй чи амьд гарч идэл байвал яасан ч хамаагүй гэ. Бүх тийм наадайсан юм шүү дээ. Тийм. Гэтэ яг сүүлийнхаа сизон дээр болохоор найз өхнийхөө хүслийг хүндэтгээд найз өхнөө коммент оруулаад сайн найз нь амарчдаг л да. Наач болсон юм уу түүх мөх биш зүр юм киног яг гэж кино биш би энэ чихнээс авсан болог гэж бодоод бүр шок. Сурагч амьдрал дээр байхгүй шүү дээ. Гүй. Би зөвхөн чамаа чихэн амьдрал дээр болсон болоо гэж бодоод би бүр амар гайхав. Чихэн амьдрал дээр байдаг гэж бодд юм уу? Үчисээ өөрөө. Окей, чисээ өөрөө Damon-ы тухай нэг юм факт ярьдаг байсан дээ. Тийм, би тэр хүнийхэн тухай гэсэн байхгүй юу? Амьдрал дээр хүнийхэн тухай. Damon амар токсик залуу гэсэн чи тэгвэл Damon-ы тухай. Damon жүжигчнээ амьдрал дээр токсик биш. Биш юм. Би харин ерөөхдөө зүгээр тэгээд юм факт ойлгочих юм. Тийм, дүр нь гоё. Дүр нь cool юм байна те. Дүр нь стайр cool. Чи ихтэй Justin Bieber дургам. Чи YouTube хийгээ за би нэг өмнөх дугаартаас асуусан. Хинээс? Намайгаас асуусан. Гэтэ би нэг YouTube хийдэг хүмүүсээс асуумаас санагддаг байхгүй. YouTube хийгээд чамд ингэ ирсэн benefit заяа. Тэгээ ирсэн тэгээд ийм хор хөнөөлтэй хүмүүс чамайг ийм дорнолсон ч юм уу хамгийн хэцүүсэн хамгийн жаргалтай байсан юм хоёр юм байгаа шүү дээ. Ашигтай ашиггүй гэсэн тийм талгаа шүү дээ. Баах энэс чинь нөлөөс гараад. Тиймэрхүү юм байдаг юу ер нь. За гоё юм байна шүү дээ. Над руу амар их таны ачаар би ингээ амьдралаа өөрчлөө, таны ачаар өөртөө ихтэй боллоо. Таны ачаар бүлэнээс гарлаа гэдэг ч юм уу. Тийм их амар их ирдэг. Тэгээд том хүмүүс байсан ч гэсэн одоо чи яг энэх гэдэг амар гоё чистэл юм байна. Тэгээд ингээл их чин чамаас ихчихсэн ингээд ийм суралцлаа гэд. Тиймэрхүү мессеж ирэхээр надад яг ингээд хүн болж төрснийх гэж нэг тэгдэг. Хамгийн гоё юм нь одоо орлого жишээ зөндөө байгаа шүү дээ. Гэхдээ орлогоос илүү гоё гэдэг надад тэр нь. Хүн зөнд гэж байгаа болохоор тийм ямар гоё юм бэ гэдэг. Тэгээ ялч өмнөх дурдараас яг хүн болгонд хүнд ийм үн цэнтэй зөвлөх гэж байгаа болохоор ялч тийм юм байна. Тийм. Нөгөө муухай тал нь болохоор яг бодоодсэн ч тийм амар муухай биш юм байна. Гэхдээ намайг жоохон өөрөөхөр нь байлгахгүй гэдэг. Өө чи ингэж хэлээж тэгэж хэлээч гэл. Тийм хүмүүсүүд үсээ юм болгооч ингэж гээд бүр хитрхи би ингээ баримлын шавар юм шиг. Өөрөө би ийм болгоч чи ингэж идэх чи өө ийм үг хэлээж ийм хувц өмсөж наа үсээ шулуун болго. Эмхтэн өнгөтэй тэг заах уу? Мэдгүй тийш нэг амар ажиглаж байгаа тэр үү юм уу гэд. Ер нь л амар их орж ирдэг. Энэ жоо stalker account дээр орж ирдэг юм тий. Stalker ч, public ч ер нь жоохон тэгэддэг. Тэгээд зарим нь мухагаар чилэн тэргээ гоёор чилэн. Хэцүү юм тий. Намайг ийм болчвол бүр дэмжиж үсээ шулуун болгочвол та гоё шүү маш шүү мэдгүй. Нөө тэр хүний харсан нэг юм гоё мэдрэмж байгаа ш. Тэрэндээ таалагдах гэдэг гэсэн үг шүү дээ. Тэгээд ингээд тааруулах гаддаг. Би чамайг дөрвөлжин гэж харддаг. Чи дөрвөлжин болоотооч гэж жишээ нэмэхгүй. Би ч ихтэй хүн тийм байсан л та. Яг юм хүмүүс одоо л тийм байх байсан. Маш тэр бол буруу байсан бил. Намайг нэг юм хувь хүн бид хүлээж авахгүй. Чи ингээд хүмүүс нууцаар биш зав. Нууц биш бол зав. Ингээд чи YouTube монетайз хийж байгаа шүү дээ. Би ингээд орлогоноос авахгүй зав. Монетайз хийхдээ чи хүмүүс одоо энэ ч болсон нэг талаар үнцэн болох таахгүй. Хийх гэж байгаа хүмүүс монетайз хийхдээ яаж болгосон. Тэргээд яаж мөнгө татдаг болгосон. Чамд юм тийм хак ч юм уу ямар нэгэн байсан. Би амар хүнээс тусламж авсан ч юм уу. Амар азар юу гэсэн шүү дээ. Карантины үеэр монетайза болгосон. За. Тэр үед ч нөгөө мэйл авахгүйгээс шуудан муудан байхгүй байгаа шүү дээ. Тэнгүүд амар амархан ирсэн юм надад дээ. Шууд мэйлээр. Одоо болохоор яг заавал ингээд биетээр шууд нэг код мод ирдэ шүү дээ. Над дээр тэр маш хэцүү. Одоо минийх тэр код ирнэ бүр амар хэцүү. Тэгээ над дээр болохоор шууд мэйлээр хүрээд ирсэн. Хэдхэн хоногийн дотор тэл ингээд оруулаад амар амархан болцсон. Гэхдээ би бас ганцаараа болгоогүй. Тэр үед нөгөө манай Volume Plus-д ажиллаж байсан хүслээ гэдэг залуугаас тусламж аваад гэсэн чи хүслээ одоо чи ингээл болоо гэд. Айгаа ер нь тэр үед амар амархан байсан. Ковидын ачаар. Дансаа олбтой шүү дээ. Дансаа олбтой ямар дансаа олбтой?
Өөрөлд Монгол данс юу? Үгүй Монгол долларын данс холбосон. Аа. Монгол банкны долларын данс. Монгол банкны дол. Тэгэхгүй төгрөгийн данс болохгүй. Надаас бас энэ хувийн асуулт юм. Яагаад бүжгээ ингэж хайсан? Яагаад бүжгээ тэг ингэ архиад YouTube руу орох болсон бэ? Ийм рекламны тоглолтын тайзны клипний бүжигчин болно гэдэг нь яг миний анхны тэр нөгөө мөрөөдөл биш байсан байхгүй юу? За. Хамгийн анх чинь би яг бүжгийг ямар гоё юм бэ гэж харахтаа Step Up гэдэг киног үзээд Step Up гэдэг кинон дэр чи хинч клипэн дээр тоглолдог байгаагүй шүү дээ. Хинч тайзан дээр бүжиглдэг байгаагүй. Тэгэд анх ингээд тийм мөрөөдөлд орсон ч гэсэн ингээд дөнгөж ингээд нөгөө за яг түн шиг мөн шиг гэл орохоор гоё байгаа шүү дээ. Яг тийм чинь тийм. Тэнгүүд тэгээд удаа яваад тахаар яг юм бүжгийн бэлтгэл хийхгүй ирнэ дандаа нэг юм клипний бэлтгэл, рекламны бэлтгэл, халтуур. Тэрнээс сүүлдээ ингээд нэг бүжиг гоё шүү гэдэг юм ахаалцсан. Тэгээд одоо ингээл өөр студийн воркшоп дээр тэ хичээл дээр дроп ингээл өгөөд оронгууд өмчөрхөөд байгаа ч юм шиг. Бүжигчд Монголд ингээд бүжигчд айгүй цөөхөн хуваалцж авах хэрэгтэй гэж ярьдаг ах нар өөрсдөө тэгүүлэх дурггүй. Дандаа ингээд өмчөрхөөд байгаад идэг. Тэнгүүд ингээд өмчөрхөөд ахаар жоох ингээл тэр нэг удаа явсараагаал ер нь таалагдах ойлол. Тэглээч бас авж байгаа цалин ч айгүй бага. Гэтэ угаасаа л бүжгээр ингээд цалин бага авж байгаа шүү дээ. Одоо хайцангуй гайг болсон ч гэсэн тэр үед гол нь цалин авсан ч гэсэн айгүй хідүүлээд байдаг ус байхгүй юу? Ядаж ингээд за ажил олж өгч байгаа ингээд дээд үе маань одоо энэ бүжгийн ажлын тэдэн хувийг авна гэхгүй баг ингээд 50 ч юм уу эсвэл баг бид нар нэг 20% авснаа тэд нар 80% авдаг ч юм уу. Ер нь айгүй олон хүчин зүйлээс болсон юм байна. За 2025 оны зорилго юу вэ чинь? Би ч одоо нөгөө өөрийгөө хайрлах мэрлэх гэл амар ярьдэн шүү дээ. Гэтэ бас 100% тэрийг эзэмшээгүй. Дөнгөж ингээд зах цухаас нь тэрийгээ илүү сайн ойлгоод тэгээ дээрэс нь жоохон тайвширмаар байгаа. Нөгөө хитрхийх ажил гэхгүй. За заримдаа ингээд жоохон урт амралт өгдөг. Чи ингээд хитрхий ингээд амар ингээд гүүгээд ингээд амар ингээд хөдөлмөрлөөд авах шаардлага байхгүй. Заримдаа амарч жоохон ингээд slow down. Хурдаа жоохон багасгаа гэж өөртөө тэгнэ. Тэгээд би одоо энд итгэдэг. Амар хөдөлмөрлөөл хурдангүйгээл хүн амжилтанд хүрнэ гэдэг үг биш. Ингээд маш тайван байх тусмаа юмыг бас татаж болдсон шүү гэдгийг ойлгомоор байгаа. Тэгээд тийм жоохон ингээд тайван дандаа ингээд за ажил гэдэг тахгүй. Чи ингээд хумхан орчтой. Хумхан орны давуу тал юу юм? Хумхан орны энэ араа энэ хумхан орны чарм заяа. За. Хаана энэ? Айн шүү. За. Энэ ингээд усны энэ хумхан орны юу? Шивээс ахгүй юу? Шивээс тийм үү? Тийм. Тэгээд цэгэр уг нь усны долгион баггүй юу? Ер нь хумхан орны нөгөө нэг тийм шүү дээ ингээд асаж яадаг байх. Тэгээд ийм би цэнхэр өнгөөр шивүүлэх гэж наа цэнхрээр биш агаанаар шивүүлж. Би ордондоо амар дуртай. Гэтэ би миний орж яагаад гоё ингэж үрдээс бодож үзэж байгаагүй юм шүү. Сул тал нь амар зүрүүд. Загаснах чинь зүрхт шүү. Би ямар зүрүүд гэж одоо жишээ нь заяа. За би энэ касанд амар дуртай байлаа гэж бодъё. За. Тэгээд чи надад Рубин кас гоё ч яваач гэвэл би үгүй гэж хэлнэ. Би дуртай байсан ч гэсэн би өөрөө сонгомоор байгаа болохоор. Тэгээ би энийг яг хамгийн дотны хүмүүстэй гаргадаг ээжтэй ч юм уу. Ээж ингээл ээж би энэ хоёр алийг авах уу гэл дөнгөд ээж энийг авчаач гэх нүгөө ээж энэ гоё шүү гэхэд тэгэхээр ээж тэг юм та дөнгөд цаа энийг гижсэн бистэ гэдэг ингээд зүрхтэй. Зөв гэж бодож исэн ч гэсэн тэр хүн надтай санал нийлээд байгаа болохоор зөрмөр санагдаад. Гоё юм нь одоо юу юм бэ те? Юмыг өөрөөр сэтгэд юм болов? Одоо ихэнх нөгөө нэг юм суу тухаантнууд одоо чинь Эйнштейн гэдэг ч юм уу тийм хүмүүс хумхан ордныхан байдаг гэсэн. Тийм. Гэтэ яг Эйнштейн хумхан ордог үг мэдэхгүй байна. Нэг юм жоохон гад сэтгэдэг хүмүүс. Зүгээр ээжтэй жишээ нь тийм яг тиймэрхүү хүмүүс. Тэгээ яг тиймэрхүү хүмүүс юм гад сэтгэдэг гэсэн юмыг арай өөрөөр хардаг. Тэгээ тэр нь гоё санагддаг юм болов. За одоо ингээ манай ингээ хоёр дахь спонсор байгаа заа. Vivian Premium Flowers гэдэг цэцгнэл хүрээдэг. Ерөнхийдөө ингээ миний хуучин ажиллаж ирсэн найз маань ажилладаг. Тэгээд маш бүр би ер нь цэцэг авахтаа одоо эднийхээс байн авч байгаа. Хин цэцэг аваад. Хэлэхгүй. Ямар цэцэг аваад. Амар асаад. Тэгэлээс амар их хүн цэцэг авч өгдөг юм шиг. Би цэцэг аваад баян гэднээс авдаг гэдэг. Би өөрөөсөө амар хүн цэцэг авч өгдөг шүү манайхаа. Чи ингээ 5 охин дээр аз үзээ цэцэг аваад за нэг нь хариу бичгэлгүйтэй гэж байгаа юм шиг сонсогдлоо сая. Тийм үү? Цэцэг авах тоолондоо эднийхээс авдаг гэлэн. Би жоохон факт боо болчих юм манайхаа. Гэхдээ би чи гэрээхэнд бас авч өгч болно шүү дээ. Болно шүү гэж авт юм уу? Авч өгч болно. Авах юм байна шүү дээ. Яг ингээ манай ингээ спонсор Vivian Premium Flowers гэдэг байгаа. Тэгээ доор одоо ингээ доор юм шүү дээ. тийм ингээ цаасан дээр юм баахгүй. Тэгээ би ингээ Instagram, Facebook пэйж нь ерөөхдөө тавьчихна. Тэгээд маш гоё цэцэгтэй.
Нэстаба. Баярлаа. Цэцээс дахиад асуу билэг байгаа. Оо за. Тэгээ энэ одоо болохоор ханд үлддэг. За. Гэрэг амар чимэн. Гэрэг. 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 За. Гэрэг ханыг баш гоё чимэн байна. Тэгээд өлгч юм бол амар цэвэрхэн. Тэгээд жамд ингэ Star Wars-ыг сонголох гоё зохиох гэж би бодохгүй. Яг үнэхээр зохио гэсэн бүр яг хатгаар амар. Би энэ дөрөвд дуртай. Энд чинь нөгөө нэг телекинез хийгээд зүгт ингээд юм ингээ өргөж өгдөг. Өнөөдрийн энэ дугаар маань ингээд дууслаа. Хамт байсан бүх хүмүүстээ баярлалаа. Баярлалаа. Рубидэ баярлалаа. Баярлалаа. Жанжаны.